улсын их хурал юу хийдэг вэ? Бид өдөр болгон телевиз мэдээллийн хэрэгсэл бас томчуудын ярианаас улсын их хурал гэдэг үгийг байнга сонсдог. Ер нь ингэхэд улсын их хурал гэж юу вэ? Улсын их хурал эрүүл мэнд, боловсрол, зам тээвэр, хилгайл, батлан хамгаалах, мал аж ахуй, эдийн засаг, гадаад харилцаа гэд бүхий л асуудлаар шийдвэр гаргаж хууль баталдаг. Мөн батлан гаргасан хуулийнхаа биелэлтэд хяналт тавьдаг. 4 жил тутамд болдог улсын их хурлын сонгуулиар улсын их хурлыг шинжилэн байгуулдаг. Улсын их хурлын гишүүнийг Монгол улсын 18 нас хүрсэн иргэд саналаа нууцаар гаргаж 4 жилийн хугацаагаар сонгоно. Манай улсын их хурал 126 гишүүнтэй. Монгол улсад хүн бүрийн дагаж мөрдөх ёстой хуулийг батлан гаргах онцгой эрх зөвхөн улсын их хурал байдаг учраас хууль тогтоох дээд байгууллага гэж нэрлэж байгаа юм. Тэгвэл улсын их хурлын сонгуулийг хэрхэн явуулдаг вэ? Дэлхийн олон улс оронд ашигладаг сонгуулийн холбог тогтолцоогоор улсын их хурлын сонгуулийг явуулдаг. Ингэхдээ үндсэн хуульд заасны дагуу улсын их хурлын 78 гишүүнийг сонгуулийн тойргоос олдныг төлөөлөх буюу мажоритор аргаар, улсын их хурлын 48 гишүүнийг хувь тэнцвүүлэн төлөөлөх буюу пропорционал аргаар сонгодог. Ингэснээр улсын их хуралд олон намын төлөөлөл сонгогдож, парламентын ардчлалыг бэхжүүлж, улс орныг хөгжүүлэх чухал шийдвэрүүдийг олон талаас нь нухацтай хэлэлцэн гаргадаг юм. Олныг төлөөлөх буюу мажоритор арга гэж тухайн тойрогт ноогдох мандатын тоотой тэнцүү бөгөөд хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг улсын их хурлын гишүүнээр сонгогдсонд тооцохыг ойлгоно. Харин хувь тэнцвүүлэн төлөөлөх буюу пропорционал арга гэж сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслийн авсан саналын тоо хувьд үндэслэж, суудал хуваарлаж улсын их хурлын гишүүнээр сонгогдсонд тооцохыг ойлгоно.